За аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжид сонгуулийн маань санал хураалтын өдөр 10 дугаар сарын 11-ний өдөр байгаа. За тэгэхээр санал хураалт болохоос 4 хоногийн өмнө Ховд аймгийн 91 хэсэг дээр өгөгдөл дамжуулах туршилт маань явагдаж байна. За өгөгдөл дамжуулах туршилтын маань гол ач холбогдол нь юу вэ гэхээр санал тоолох төхөөрөмж маань хэвийн ажиллагаатай байна уу? Өгөгдлөө тухайн цаг хугацаанд дамжуулж байна уу гэдгийг шалгахаас гадна тухайн хэсэг дээрх саналын хуудас маань зөрүүтэй байна уу, саналын хуудасаа таньж байна уу, мөн тойрог мандатын тоо маань зөв байна уу гэдгийг хянж үзэх юм арга хэмжээ болж байгаамаа. За өгөгдөл дамжуулах энэ туршилт маань яг тухайн санал авах тэр байран дээр явагдана. Хөдөөгийн сумуудын хувьд гэх юм бол хөдөөгийн байгаа тэр багууд дээр яг цэг дээрээ очиж өгөгдлөө дамжуулна. За өгөгдөл дамжуулах арга хэмжээнд маань намуудын ажиглагч нар болон иргэдийн төлөөлөл ийм оролцох боломжтой байдаг. За ажиглагч нарын тухайд гэх юм бол e-election системд бүртгэгдсэн үнэлгээ авсан ийм ажиглагч нар маань ажиглах юм боломжтой байгаа.